Хүн бурханд итгэдэг болохоор бурхны мөр бүрийг ойрхон дагах ёстой. Мөн хоргыг хаашаач явсан дагах ёстой. Мөн хоргыг хаашаач явсан дагах ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг үнэхээр ирж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэдэлэр үнсүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг хоосон сургаалыг гүжүүлэн баримталдаг хүмүүс бол ариун сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд бурхан шинэ ажил эхлүүлдэг. Цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэг хүн ганцхан ирэн үед хэрэглэгдэг Йехова бол бурхан. Есүс бол Христ гэсэн үнэнтэй зуралдаг бол хязгаарч ариун сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй. Ариун сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Эцэг нь хүртэл дагаж чаддаггүй. Ариун сүнсний ажилтай хөл нийлүүлж чаддаггүй. Хуучин ажилтай зуралдаг хүмүүс бурханд үнэнч байж чаддаггүйгээр үл бараа. Харин эсэргээрээ бурхныг эсэргүүцдэг хүмүүс болж шинэрэн үед голгосон хүмүүс шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтөй хүмүүс гэж байх уу? Бурхан ажилдаа дүрм журам мөрддөггүй. Өөрийнх нь ажил байлаач гэсэн бурхан мөн дүнтэй зуралдаггүй. Үгүйсгэх ёстой зүйл үгүйсгэгдэж таягдан хаях ёстой зүйл таягдан хаягдаа. Гэсэн ч бурхны өдөртлийн ажлын өчүүхэн хэсгээс сурч бурхан дайсгандаа. Энэ нь хүний утгагүй байдал биш гэж юу? Хүний мэдлэггүй байдал биш гэж юу? Ерөөл олж авахгүй байхгүй гэж айснасаа болоод хулчиж болгоомжлох тусам хүмүүс илүү ерөөл олж чадахгүй бөгөөд эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй. Хуулийг гүжүүдлэн мөрддөг хүмүүс бүгд хуулийн туйлын үнэнч болохоо харуулдаг ба хуулинд үнэнч байдлаа харуулах тусмаа төдий чинээ бурхныг эсэргүүцдэг тэрслүү хүмүүс болдог. Учир нь одоо үе бол хуулийн эрин үе биш, харин хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг урдын ажилтай адилтгаж болохгүй. Өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурхны ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт бас өөрчлөгдсөн. Энэ нь хуулиас сурч загалмай үрэх явдал биш. Тиймээс хууль болон загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал бурхны сашаалыг хүртэхгүй. Бурхны сашаалыг хүртэхгүй.